Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Эртээ урдын цаг чимгэн сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад. За хотлоо ярьсан. Энэ бол тун саяхан болсон явдал шүү. Тал хэрээр нутагтай, таван эрдэн сүрхтэй, сүүлэнхүү нэртэй хөвөн өвөө эмээ хоёртойгоо амьдран суудаг юм санжээ. Энэ гэр бүл эдээ ундаа инээд хөөрөөр үргэлж цалгиж байдаг бөгөөд цаг ямагт ядарч зүдэрсэн хүмүүст амьдрал ахуйгаа өө татахт нь гар сунган тусалдаг юм гинэ. Тэгтэл нэгэн өдөр гэмгүй цайлган сүүлэнхүүг хорон муу явдалтай муу санааван дуудуулжээ. Сүүлэнхүү чамайг хүн болгон цай хүн болж ядарч зүдэрсэн хүмүүст мал сүргээсээ хүүтэл зүгээр өгдөг гэж сонслоо. Энэ үнэн үү? Тийм ээ. Тэр үнэн. Би ядарч туйлдсан хөөрхий хүмүүст тусалж дэмжиж явдаг юм. Туслаж дэмжигч болно. Яан гинэ. Энэ утгагүй ажлаа одооноос эхлээд зогсоо. Хүн болгонд өөрийн үүлийн дайгаа өөрөө үүрэх хувьтай байдаг юм. Ойлгов уу? Эрхэм вантангой. Тэгэд таныхаар бол үүлийн дайгаа үүрч бай гэд ядарч зүдэрсэн хүмүүсийг гар хунд нь хаях хэрэггүй. Тэгэж болдгүй маа. Хүн гэдэг чинь нэгнийхээ тус димээр амьдрах учиртай юм. Тэгэж манааваа сургасан шүү. Ингэхэд та ийм их сүртэй чадaltaй юм байж хүнд туслаж буянтай үйл бүтээж баймаар юм да. Та надтай ингэж үүлээ үзэж цагаа барж сууснаас үр ашигтай юм хийж сувал дээргүй юу? Тийм үү. Оолн би чамтай сайнаар ярих гэж бодсон юмсан. Эвэр хилээд болохгүй бол хүчээр хийж бай гэж өвөг дээдс минь сургасан юмсан. Одоо яг за чи хар. Миний үнэнч зарснаатай танилцсан. Эднэр бод эдгэр харахгүй хорт өвчнийг тараадаг ид шидтэй эрдэм чадaltaй миний туслахуд байгаа юм да. Намайг шувууны томуу гэдэг бөгөөд би голдуу шувуу гахай болон хүнд халдварлаж хүндээр өвчлүүл чадвартай. Миний халдвар авах хамгийн өндөр магадлалтай биологийн төрөл нь бүх төрлийн шувуу, гахай, хүн, гэрэн тижээвэр муур байдаг хэдий ч би бус амьтдыг өвчлүүл чаддаг юм шүү. Танай Монгол нутаг нүүдлийн шувуудын буудлах газар болдог тул надаас зүгдэх боломжтой хомс шүү. Шүлхээ би вирусээр үүсгэгддэг салаа туурайтан зэрлэг болон гэрийн мал талдуурлаж өвчлүүлдэг юм. Салаа туурайтан гэхээр мэдээж үхэр тэмээ, гахай, зээр, хон болон ямаа зэрэг байдаг тул та нарт эдийн засгийн хувьд асар их хохиролтой. Малын хорогдол, сүүний болон махны үйлдвэрлэлээр асар их буурна гэсэн үг шүү дээ. Миний хүчтэй вирус хүний ховтос хонор эд зүйл болон тээврийн хэрэгслээр данжин халдварладаг. Учираас энэ өвчнөөс сэргийлэхэд хэцүү байдаг юм да. Миний вирус хорсноор цөөрөм малын хэвтэр бууц уснаас хүний ховтос хөлдөө мах дотор гэдэс зэрэгт нэг сараас дэш амьд байж чаддаг юм да. Тэм учраас та бүхэн надаас айж имэж сахиргатахаас өөр арга байхгүй дээ. Миний нэрийг аимшигт ом гэдэг бөгөөд ом үүсгэгч нь бактери байдаг бөгөөд маш хурд хэлбэрээр халдварлан өвчин үүсгдэг юм. Хүн малд халдаж өвчнсөн тохиолдолд маш их аюултай юм гэдгийг мэдэн биз. Миний хоёрсон баам үүсгэгч хөрсөнд олон жил амьдардаг.
Ингээд газар тариалангийн ажлын үеэр болон гангачгийн үеэр хөрсөн дээр гарч өвстэй хамт модын амаар ороод хуйгаан тайлж хурцаар өвчтүүж эхэлдэг юм. Газови вирусын гаралтай өвчин бөгөөд надаар зэрлэг гэрээ тижээр амьтад болон хүнийг өвчлөөлдөг юм. Халдвар авсан хүн болон мал амьтны мэдрэлийн тогтолцоо гэмтээж өхөлдөж хүргэнэ. Миний вирус зэрлэг амьтан чана үнэг болон гэрээ тижээр мөр нахаа тимээ өхөр хан мар яманы харан дэргэлдэж дамжиж байдаг тул танай нутгийн хувьд тархах бүрэн боломжтой юм шүү. Эдгээр амьтдаар дамжин хүнд очиж хүн дээр өвчлүүлдэг тул ач сэрэмжилцгээгээрэй. Би бол бэдэг. Бэдэг миний үүсгэгч нь тооцон хорхой болно. Миний халдвараар хүн амьтан мал өвчлөдөг. Бэдгийг үүсгэгч хорхой нохооны гидсэнд амьдрах бөгөөд нохооны ялгацаар гадагшилж бичээрийг бохот дуусныг мас сүрг идээд халдвар авдаг. Хүмүүс нохоо малтай хамаагүй тоглож хайцдаг тул хүнд очиж халдвар өгөх юм бол бүр амархан. Нэгэнт миний халдварыг авсан хүн эцэст нь мэс засал хийх хүртэл таагүй үр дүнд хүрэн шүү дээ. За яах вэ? Би таны хорт өвчин зарц нарын чинь сүрдүүлгийг үзлээ. Би та нараас айхгүй. Би та нарын хорон муу санаа уршигт өвчнөөс хамгаалах арга олоход болно. Ийхүү сайн санаад сүүлэнхүү ард олон амт нөхөд ар гэрээхнээ энэ аюулт өвчнүүдээс яаж хамгаалах талаар зөвлөгөө авахаар алсын ууланд амьдардаг мэрэгэн санаа өвгнийхийг зорилоо. Мэргэн санаат өвөө минь ийм л явдал болоод байна. Тэгэхээр энэ зайлшгүй аюулаас ард олноо яаж аварж хамгаалах билээ? Арга ухаан зааж өгөөч. Зайлшгүй зүйл гэж энэ хорвоо дээр байдгүй юм хөө. Тийм болохоор хоёулаа миний ухаанд 3 шавийн хамтаар учир явдлыг зөвлөн ярилцъя. Ингээд сүүлэнхүү мэрэгэн санаа өвгөн түүний 3 шавийн хамт 3 өдөр 3 шөнө зөвлөлдсөний эцэст За хүүхдүүд минь бид бүгдээрээ муу санаат бангийн хор уршигт өвчин зарснараас хэрхэн хамгаалж сэргийлэх аргад суралцлаа. Хүн бүрийг дуудан сануул. Хүүхэд бүрд сайн сурга. Явсан газар бүрдэн анхааралтай, сэрэмжтэй байгаарай. За хүүхдүүд минь замдаа сайн яваарай. мэдээж мэрэгэн санаа өвгөний үгийг сүүлэнхүү сайтар ойлгож түүний хамт явуулах болсон 3 мэрэгэн шавьтай нутгийн зүг хүлгийн жолоо залж нутгийн хүүхдүүдийг цуглуулan 3 өдөр чуулж урьдчилан сэргийлэх аргуудыг нэгд нэгэнгүй зааж сургалаа. Найзуудаа, хүүхдүүдээ бидний амьдралд газар доорх ертөнцийн муу санааван өөрийн 5 өвчин зарцаар сүрдүүлж бидний сайн сайхан амьдралд хор хөнөөл учруулахыг хүсэж байна. Харин өндөр уулын тэртээд амьдардаг мэрэгэн санаа өвөөгийн эдгээр 3 шавнар дээрх аюулт өвчнөөс хэрхэн хамгаалж сэргийлэх талаар зааж зөвлөх гэж байна. Харин та нар анхааран сонсож яг одооноос хэрэгжүүлж эхлээрэй. Хүүхдүүдээ дээр дурдсан аюулт өвчнүүдээс урьдчилан сэргийлж сурцгаая. Хэрвээ танаа мал сүрэг болон танаа гэр бүлд чинь ямар нэгэн зөөвөртэй шинж тэмдэг ажиглагдвал дуур мэдэн онцлож эмчлэхийг хориглоно. Энэ нь харин ч илүү аюулт хүргэж болно шүү. Сэтгэл хямрах, халуурах, арсны өнгө хувирах, үе мөч өвчлөх гэх мэт энгийн биш ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг юм бол
зөвхөн эмчтэл хандах хэрэгтэй. Үгсэн болон өвчтэй, эрсдэлтэй газар амьдардаг гэрийн болон зэрлэг шувуу, нохой, малтай тоглож хурж болохгүй. Өвчлсөн байж болзошгүй гэрийн болон зэрлэг шувуу харах юм бол яаралтай эцэг ихтэй хэлээрэй. Тодорхой бус шалтгаанаар үгсэн мал амьтны үлдэгдэл хэрхэвч гар хүрч болохгүй. Гахаа дахианы байр ямар ч тохиолдолд тусдаа хашаагаар тусгаарлагдсан байх ёстой гэдгийг эцэг ихтэй сануул. Мөн бусад малыг ч бас дахианаас тусад нь байлгах ёстой. Дахиа мал гахаатай харьцахдаа эцэг эх чинь тус бүр өөр хувцас хамгаалтын хэрэгсэлтэй байж тэднийг тогтмол ариутгаж угаадаг байх ёстой. Нохоогоо хашаанаас гаргалгүй байж жилд 4 удаа туулгалтанд хамруулж байх ёстойг сануул. Мал сүргээ эзгүйгээр бэлчээрт орхихгүй байх, түүнчлэн төхөөрсөн мал амьтны илгийг газарт болж устгаж байх. Дахиа, гахай, нохой, мал услаж хоололдог сав, онгоцыг тогтмол угааж ариутгаж байх ёстой. Хүүхдүүдээ одоо та нарт мэрэгэн санаа өвөөгийн мэрэгэн шавнаар өөрийн гэр бүлээ аюулт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөх гэж байна. Малын гаралтай бүтээгдэхүүн авахдаа гарал үүслийн бичгийг заавал үзэх. Шүүрхийн мах хизээж хэрэглэхгүй байж махарчдаг модоо үргэлж угаа цэвэрлэж байхыг эцэг ихтэй үргэлж сануул. Илдэв нохой, чон, үнэгний төрлийн амьтнаас болгоомжил. Халз таарсан үед тайван байж юм шидэж айлхан дээр. Мөн түнчлэн эдгээр амьтанд хазуулсан малын мах хэрэглэхгүй байх. Мал амьтантай харьцах үед гартаа шарах авбал нэн даруй ариутгаж боо. Дахиа, нохой, мал гахаатай харьцах болон бие зассны дараа гараа заавал угаа чивших хэрэгтэй. Үгсэн болон өвчтэй, эрсдэлтэй газар амьдардаг гэрийн болон зэрлэг шувуу, нохой бас малтай тоглож хурч болохгүй. Хурчигсан тохиолдолд гараа сайтар савндаж угаа. Хэрвээ мал амьтантай харьцах болох юм бол гарт чинь элдэв шарах, зүсэгцэн тэмдэг байх юм бол заавал тэрнийгээ боож хамгаалах ёстой шүү. Зөв онош гэдэг зөв эмчилгээний үр үндэс. Тийм учраас өөрийн өвчнийг тааж эмчлэлгүй, мэрэгжлийн хүн малын эмчид цаг алдалгүй хандах ёстой. Учир нь эдгээр өвчин нь ихэвчлэн өвхлийн аюултай байдаг болохоор ерөөсөө хайхрамжгүй хандаж болохгүй. Нэгэнт хүүхэд гэдэг маань хүн төрлөختний ирээдүйн учраас энэ нутагта эрүүл энх амьдрах үндсийг та бүхэн харж хамгаалах үүрэгтэй. Яг одооноос эхэлж санаж, сэрж, сануулж, сэргийлж явцгаа.